Эрхэм үзэгч та бүхний амрыг айлтгая. Монгол улсын Батлан хамгаалах салбар зэвсэгтүчин түүхт 100 жилийнхээ хойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Цардахлын нөхцөл байдлын улмаас он хүрээнд төлөвлөгдсөн зарим ажил арга хэмжээ тодорхой хугацаагаар хойшилсан юм. Бид эдгээр үйл явдлуудыг цаг тухай бүртэн мэдээлэх болно. Эх орны төлөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараас сансрын нисгчийн цэрэг амьдрал тусгай нэвтрүүлэг. Батлан хамгаалах салбарт өрнөсөн үйл явдлын хураангуй болон зэвсгийн албаны 100 жилийн он талаарх мэдээллийг хүлээн авч үзнэ. Монгол хүн сансарт ниснээ болон сансрын хамтарсан нислийг үйлдэлсний 40 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан дуулга студийн уран бүтээлч бид бүхэн сансрын нисгчийн зэрэг амьдрал тусгай нэвтрүүлэг бэлтгэснийг нэвтрүүлгийнхээ эхэнд үзэгч та бүхэндээ хүргье. Энэ бол хүний хайрлж хүндэтгэж бахархаж явдаг юм бүхэн л эх орон гэдэг энэ том ойлголтод багтдаг баг. Одод тэнгэрийг зааж ээжээ. Хөгнхан уулын оройд гарвал тэнгэрийн одод ойрхон харагдах уу гэж асууж явсан бяцхан хүүгийн багын мөрөөдөл нь нэгэн цагт биелэх юм а гэж хэн санах вүлээ. Газар сансар хоёр бүрэн ухаарах онцгой нэгэн сэжмээр холбоотой ажээ. Домогтөх хөгнхан уул тарины голын хөндөө шаргал манхнууд цайран харагдаж ардсан үнэрт салхи сэвшин байна. Тэртээ ододод хүслэн шивнсэн хүүгийн мөрөөдөл хэдийн биелэн олжээ. Одоогоос 74 жилийн өмнө Улаагчин гахаа жилийн өвлийн дунд сарын шинээр сүрлэг хөгнхан хайрхны баруун суг газар аршаантын нөмөр нөөлөг өвлж өнд малчин ард жүгдэр дэмдэнд нэгэн хүү мэндэлсэн гүр арагчаа байлаа. Тэр хүү хожмон их гайхамшиг дүүлэг бүтээж хүн төрлөختний бахархлыг төрүүлсэн юм. Гэрээс голдож үзээгүй жаахан хүү эрдэм ном сурахаар анх өөтэйгээ хамт сумын төвд сууж баг сургуульд элсэн орж улмаар дунд ангид орохдоо дотор байранд хүний гар харахааргүй өөртөөгөө итгэх итгэлийг тэрл амьдралаас олж авчээ. Түүний хүүхэд нас бусдын л нэгэн адил энгийн даруухан өнгөрсөн. Гүр арагчаа эрийн цэнд хүрч эх орны цэрэг болох зарлан дуудах хуудас өвөртлөн цэрэгийн албанд мордсон түүний хүсэл мөрөөдлийн нэгэхэн хэсэг нь байсан юм. Баатар маань нэгэн ярилцлагада би өөрийгөө жирийн цэрэгийн хүн гэж боддог. Миний хувьд заяаг айрам зэвсэгтүчин шийдвэрлсэн юм а гэж хэлсэн байдаг. Би 1968 оны цэрэг. 1968 онд цэрэгийг хавар татлгүй намар татсан. Ер нь бол би өөрийнхөө бие сэтгэлээр бол цэргийн албанд бэлэн болцсон байсан хүн байна. Тийм учраас ер нь цэргийн албыг одоо албанд төрөн очихсан гэсэн бодол дараг надад байсан дөө. Тэгээд одоо цэргийн зарлан дуудах аваад дараг одоо догдолж баярлж байсан гэж хэлэхэд буруутахгүй байх гэж боддог юм. Эх орныхоо дуудлагаар газар газраас цугласан олон аавын хүүхдүүд эр цэргийн албанд эжилдэн дасаж нэгэн намрын биш нэгэн насны амьдралын журамт нөхөд болцоожээ. За 1968 оны 8 дугаар сарын эсээр бид 140-оос 150 орчим залуус цэргийн албанд татагдж 065 дугаар ангид хуваарлагдсан шар адны сааталтай. Энэ хар усан тохой дээрээс цэргүүд хуваарлагдаад булган өмнө говийн цэрэг хуваарлахад манай булганы нэг 11 цэрэг одоо карантин дээр сургалтын төв гэж ярьдаг да тэн дээр ирсэн. За үүнд манай гүрэгч Булган аймгийн 3 мудаг сумын харьяат хөдөөжихын дээд сургуульд суралцж байсан гэд ирж бид нэр одоо 2-оос 3 жил цэргийн албанд хамт цэргийн албан хаасан юм байна. Тэр армийн иргэдийн зохион байгуулалтын үедээ тэгээд одоо цэрэг татагдаад зэвсэгтний 065 дугаар ангиж гөрөгч витрийн төрлөх анги албан хаасан. Халагдах жилдээ одоо зөвлөлт төлөвлөсөд сургуульд явсан. Гадна дотны янз бүрийн сургуульд орох, зааварлаан тэмцээнд орох, спортын арга хэмжээнүүдэд оролцох бүх юмнууд л одоо хамт оролцож ингэж явж байсан л доо. Нэг л командаар эдсэн ч уусан ч унтсан ч бүгд л нэг командаар байдаг учраас одоо тийм амьдрал цэргийн амьдрал тасч ижсэн гэдэг бол насан туршийн анд болж чаддаг л да. Цэргийн албанд бол одоо хамт үеийн л одоо найзууд тухайн үед 18-аас 19-ны залуучууд явлаа шүү дээ. Одоо түүнээс очин 52 3 жил болчиход байна л да. За гүрээр агчаа бол ерөөсөө
анх эхээс төрөхдөө ямар хүмүүжлэр хүмүүжсэн тэр хүмүүжлэрээ л байдаг. Тэр баатар боллоо, тэр генерал боллоо, би сайд боллоо, би их хурлын гишүүн боллоо гэж тэр зан авир зан төрх нь хязгаарч өөрчлөгдөдөг. Цэргийн алав, цэрэг ирчүүдийн нөхөрлөл гэдэг нь үнэхээр насан туршдаа одоо мартахгүй ийм сайхан нөхөрлөл байдаг. Бид бол одоо сургуулийн сурагчид нэг ангийнхан, нэг дотор байрныхан гэл ингээл ярьдаг. Үнэн хэрэгдээ сургуулийн сурагчид юм уу, их сургуулийн оюутнууд юм уу, эднүүд л өдөрт нь уулзаал тэгэл тараад явдаг хүмүүс шүү дээ. А цэргийн алба бол 24 цагт үргэлжил цуг байна. Хоолоо идсэн цуг, жагсаалдан жигсэн цуг. Тийм учраас хамгийн сайхан одоо үерхэл нөхөрл их татан танилцдаг энэ газар бол цэргийн алба. Төрсөн нутгийн хаа зэлмэг тэнгэрт чиг үүртэн шиг нисэх юмсан гэсэн багын хүсэл мөрөөдөл нь зөвлөлт холбоот улсын бронзын нэрэмжт нис хүчний дунд сургуульд суралцах болсноор биелэлээ олсон юм. Ер нь Жуковскийн академиг төгссөн хүмүүс бол сансар тасдаг. Яагаад гэвэл зэрэг Гагарины отрядын бүх анхны сансарын хэсэгчид бүгдээрээ манай академиг дүүргэсэн юм. Тэгэхэд анх удаа очиход манай академийн төв корпуст онц сургалтын зураг ханд хадаатай байсан. Монголоос Бат зэрэг Гүрэгч хоёрын зураг байсан. Тэгээд би уг нь хуучин Гүрэгчийг таньдаг байсан учраас сайхан байна даа гэд шинэ бахарч байсан. 1972 онд Жуковскийн нэрэмжт агаарын цэргийн инженерийн академид суралцсан амжилттай төгссөн ирж Монголын ардын армийн нис хүчний тусгай эсгтрээлд тусгай тоноглолын инженерээр томилогдсон ажилласан. 1978 онд зөвлөлт холбоот улсад Юрий Гагарины нэрэмжт сансрын нисгэгчдийг бэлтгэх төвд интеркосмос хөтөлбөрийн дагуу дасгал сургуулийн хүндвэрх олон сорилт шалгууруудыг амжилттай даван сансрын нислэгт бүрэн бэлтгэгдсэн боловсон хүчин болсон юм а. Москва 1981 оны 3 дугаар сарын 22. Зөвлөлт холбоот улсад өнөөдөр Москвагийн цагаар 17 цаг 59 минут Союз 39 сансрын хөлөг хөөрлөө. Хөлгийн дарга зөвлөлт холбоот улсын баатар сансрын нисгч Владимир Жанбеков, шинжлэн судлагч сансрын нисгч бүгд найрамдах Монгол ард улсын иргэн жүгдэр дэмдийн бүр аргач нарын бүрэлдэхүүнтэй олон улсын баг сансрын хөлгийг жолоодож явна гэсэн гүн утга агуулгатай шин содон мэдээг одоогоос 40 жилийн өмнө манай дэлхийн улс орн хүн ард сонирдон хүлээж авсан билээ. Хөлөг маань өдөр шөнийн заагийг давангууд сансрын хэрхгийн улаан шаргал өнгөн шингэн цэнхэр өнгөөр солигдлоо. Цэнхэрхэн дэлхийн минь гэж би өөрийн ирэхгүй дуу алдаж билээ. Доошоо харахад киноны дэлгэсний зураг солигдож байгаа юм шиг далай тэнгис ээлжлэн өнгөрнө. Хөлгийн дарга маань "Гүр арагчаа, бид танаа Монгол орон дээгүүр нисэж явна" гэж хэллээ. Нүдэнд харагдах одод тэнгэрийн заадсыг даван сансрын хөлгийн жолоог Монгол хүү атгалзаж явсан тэр агшинд нислэгийг газар дээрээс нүдээр ажиглаж амжихгүй ч гэсэн сэтгэлээрээ тов туд дүрслэн харсан ард түмний минь сэтгэл тэгэхэд ямар их зориг батрангүй баяр хөөрөөр бялхан баярлсан билээ. Сансрын нислэгт сонголт хийхэд бол хэдэн үндсэн зүйл нөлөөлсөн байхаа гэж боддгийн. За нэгдүгээрт нь одоо залуу байлаа. Эрүүл сарвал байсан. Хоёрдугаарт нь миний эзэмшсэн мэрэгжил. Сансрын энэ судлалтай, судалгаатай нэлээд ойрхон байсан. Энэ бас сайн нөлөөгөө үзүүлсэн болов. За гуравдугаарт нь намайг цэргийн хүн гэж одоо их тоосон байхаа гэж би ингэж боддог. Миний эзэмшсэн мэрэгжил ч гэсэн цэргийн алуу хаасны боён, цэрэг зэвсэг төчний маань боёнд би цэргийн академи дүүргэсэн хүн шүү дээ.
За хожимын Монгол улсын шинжлэх ухааны түүхэнд алтан үсгээр бичигдэх ийм туршилтуудыг бол хийсэн. За эдгээр туршилтуудаас бол ялангуяа сансрын тандан судалтай холбоотой хийгдсэн туршилтууд одоо тухайлбал сансрын, газрын, гарын түвшинд хийгдсэн энэ туршилтууд бол хожим нь Монгол улсад сансрын тандан судлалын шинжлэх ухаан хөгжих гол суурь болсон байдаг. За тэгэхээр энэ дээр бол хамгийн гол ямар үр дүнгууд гарсанг бол нэгдүгürt яг хөхтэй Монголын нутаг дээр одоо байгаа усны нөөцийг судлах, газрын доор байгаа гүний усны одоо ирээдүйтэй юм бүс нутгуудыг л тодорхойлоход илүү анхаарсан тийм туршилтууд л бас хийсэн. Тэр үеийн туршилтуудаас одоо тодорхой хэмжээнд дүгнвэл одоо манай монголчуудын хийсэн одоо чацарган, биоритм тийм ээ зэрэг туршилтууд бол олон улсын түвшинд бол маш өндөр үнэлэгдэж ирснийг бол би бол санаж байна. Ирээдүйд Монголын нутагт бол ашиглаж болохоор ашигт малтмалын нөөц орд гадруудыг ийм илэрцүүдийг тодорхойлох юм судалгааны ажлыг бол хийсэн байгаа. Энэ зүйл их чухал ашиг өгдөлтэй болсон. Одоо бид нэр түүний үр дүнг бол хүртээд явж штэ. За гих мэдчихэн маш олон одоо шилбэл физикийн салбарт хийгдсэн тэр туяа, туйлшрал тийм ээ бусад одоо шилбэл тэр физик техникийн биологийн ангаахын салбарт хийгдсэн туршилтууд одоо ч гэсэн үн цэнэ алдаагүй байгаа болно. За энэ сансрын судалгааны үр дүнд бол тэр өмнө зүгийн цагирга бүтц одоо хам богдын цагирга гэж байгаа. Тэр цагиргын тэр одоо ингээд хагаралтай огтлсон хэсэг дээр өнөөдөр бид нэр оюу толгойн орд газрыг бол нээчээд ашиглаад ингээд явж байгаа шүү дээ. За энэс тандан судлал бол ер нь бол манай Гүр Аргичаа Баатар маань сансарт нисэж байх үедээ Монгол эх орныгоо сансраас зураглаж ариун их мэдээллийг бол авчирсан байдаг. За уг мэдээллийг Монгол улсын сансрын нисгэгч Ганзөрөг Баатар одоо боловсруулж дүн шинжилгээ хийх ажлыг системтэйгээр эхэлж одоо эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хийж гэснээр Монгол улсын зайнас тандан судлал бол одоо шин шатанд гарч яг жинхэнэ зайнас тандан судлалын шинжлэх ухаан гэдэг утгаараа бол хөгжиж гисэн байдаг. Тэр цаг үеэс хойш сансар судлалын маш олон салбарууд амжилттай хөгжиж байна. За түүнээс гадна оюу толгойд ашиглаж байгаа хоёр том гүний усны одоо нөөц байгаа. Нэгдүгээрт нь тэр галбын говь, хоёрдугаарт гүний хоолой гэдэг энэ хоёр газар бол гүний усны нөөц байх бололцоотой гэдэг бол бас ерөнхийдөө бол сансрын мэдээлэлээр урьдчилан таамаг гаргаж тэгээд дараа нь наривчсан судалгаа хийж тогтоосон гэх мэтлэнгийн юм үр дүн бол харагдаж байгаа юм л. Энэ одоо хамтарсан нислэгийн бас нэгэн ач холбогдол нь гэвэл монголчуудаа Монгол орноо Монгол улсаа бас дэлхийн нийтэд таниулахад бас их чухал тийм алхам хөшөөрөг болсон ийм үйл явдал болсон юм. Тэрээр сансар судлалын шинжлэх ухааны туршилтын ажлын бүтээлээрээ техникийн ухааны доктор, Дэлхийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Европын мэдээллийн академийн дэлхийн мэдээлэл түгээх их сургуулийн профессор, уг сургуулийн философийн доктор цолыг тус хүртжээ. Владимир Женебеков тэр насаар бол нэг тийм ялгаатай байна. Ойролцоо насны улсад. Тэгэхдээ би тэр хүнийг үргэлж хүндэтгэж явдаг. Үргэлж хүндэтгэж аваг нэрээр нь дуудаж ингэж харьцаж явдаг юм. Товчхон дуудаа гэвэл командира хэлгийн дарга гэсэн утгаар одоо харьцаж ингэж яваамаа. Одоо энэ 40-50 жил болж байгаа юм байна да. Орос Монгол хүмүүсийн одоо яаж найрамдад нөхөрлөдгийг дараагаад одоо жишээ болохоор ийм сайхан харьцаатай бид энэ 40-50 жилийг үндсэндээ туулж байна да. Добрый день, дорогие друзья. Эрхэм хүндэт нөхдөө. Эрхэм хүндэт зэвсэгнэгт ахан дүүсээ. Монгол улс зэвсэгтөвчин үүсэн байгуулагдсны 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Нэн түрүүнд Оросын ард түмэн, Монголын ард түмэнд ямагт нөхөрсөг халуун дулаан харьцаж ирсэн. Оросын ард түмэнд тулгарсан дайны хамгийн хүнд хэцүү үед Монголын ард түмэн өөрийн боломжт бүхнээрээ туслаж дэмжиж ирснийг бид үргэлж санаж байдаг. Намайг нэг баярлуулсан үйл явдал нь танкийн биатлон олон улсын тэмцээнд оролцож байсан Монголын зэвсэгтөвчний танкийн экважууд туршлагатай гадаадын бусад орны багуудыг төрүүлж тэр дундаа Оросын танкийн экважуудыг сандаргаж байсныг харахад бахархал төрж байлаа. Заримдаа би өөрийн улсын багаа биш Монголын багийг илүү дэмжиж байлаа.
Монголын багууд гайхамшигтай амжилтыг үзүүлж байсан. Дэлхийд эхний нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байгаа нь энэ үедээ хөл зэрэгцэн хөгжиж их амжилтыг дагуулсан. Монголын зэвсэгтүүчний нийт бие бүрэлдэхүүнд хамгийн сайн сайхныг хүсэн өрөө. Цаашид ч манай улсуудыг цэргийн дээд удирдлага, генерал, офицер, цэргийн албаагчдын нөхөрлөл үрд үргэлжлэх болтугай гэж хүсэн өрөөё. Дэлхийгээс сансарт ниссэн бүх нисгэгч нарын дундаас ганцхан Монголын сансрын нисгэгч гүр арагчаа сайд болсон юм. Энэ бол сансрын нисгэгч бидний том бахархал юм. Зөвлөлт холбоот улс бүгд найрамдах Монгол ард улсын баатар сансрын нисгэгч доктор профессор Савнийх. Гүр арагчаа баатар 2000-аас 2004 онд засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайдаар томилогдсон ажиллах хугацаанд зэвсэгтүүчний зэрэг дайрчдыг олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахад хууль эрхцэн орчныг бүрдүүлэх эхлэлийг тавьсан бөгөөд гадаадын цэргийн ихтэй сургуулиудад манай цэргийн албаагчдыг суралцуулах зэвсэгтүүчний боловсон хүчнийг бэлдэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллажээ. Батлан хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, за цэргийн албаагчдын эд хөрөнгийн хариуцлагын тухай хууль, зэвсэгтүүчний тухай хууль, агаарын зайг нисгэд ашиглах тухай, улсын нисхийн тухай хууль, цэрэг цагдаагийн албаагчийг нүүбийн энхий сахиулах болон олон улсын ажиллагаанд оролцуулах тухай зэрэг хуулиудыг Монгол улсын их хурлаар оруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байдаг. Батлан хамгаалах салбарт ажиллаж байхдаа олон улсын энхийг сахиулах энэ ажиллагаанд зэвсэгтүүчин цагдаагийн бие бүрэлдэхүүнийг оролцуулах тухай хууль эрхцэн үндэс тавигдсан тэр үед. 2002-3 оны үед бид анхны энхий сахиулагчдыг үдэж мордуулж байлаа. Монгол цэргийн дайчин уламжлалаа түүчээлэн яваа. Би Монгол цэрэг. Хангараг өргөсөн би Монгол цэрэг. Эх орон зэвсэгтүүчнийхээ алдрыг өндөр төргөж яваа. Би Монгол цэрэг. Эх орныхоо нэрийг спортын амжилтаар дуусгаж яваа. Бид Монгол цэрэг. Олон орны энхийг сахиулагчтай мөр зэрэгцэн үүргээ амжилттай гүйцэтгэж буй би Монгол цэрэг. Дайны дэлхийн энх тавины төлөө Монгол түмэн маань энэ сансрын хамтарсан нислэгийн их хүнд итгэлтэй хүлээж авсныг нэг илэрхийлнэ. Тэр өдөр төрсэн хүүхдүүдэд сансартай, од гарагтай, сансрын нисгэгчдийн нэртэй холбоотой ийм нэрүүдийг өгч байсан ийм сайхан дурдтгал, сайхан дурсамж байна. 200 гаруй хүүхэд төрсний 15-д нь гүрээрхчаа нэрийг өгсөн. Женевьеков нэртэй хүүхэд бий. Жангүрням нэртэй хүүхэд бий. За тэгээд одмаа, очмаа, сансармаа, од гэрлгээд ингээд дандаа нэг одтой сансартай холбоотой юм олон нэрүүдийг өгсөн байгаа. За баярлалаа. За их баярлалаа. Монголын сансрах нислэгийн ийм бэлтгэсэн өдөр өсөн бэлтгэж цанин За сайхан байна. Тэр олон гүр аригчаа нарын нэг нь өнөөдөр зэвсэгтүүчнийхээ агнэд албаа хаагаад ингээд явж байгаа нь үнэхээр одоо баярлалтай. Өнөөдөр бид бас одоо тэр та нарын чацуутнуудтай уулзсан олон сайхан залуучууд Улаанбаатар хотод амьдарч байгаа. Зөвхөн Улаанбаатар хотод биш. Хөдөө аймагуудад амьдарч байгаа олон сайхан залуучууд байгаа.
та бүхэн эд сайхан одоо хийж бүтээдэг насан дээрээ байна. Дайлангуй эр хүний хувьд бол 40 нас гэдэг бол жинхэнэ жин тэдэг нас гэж одоо дээр үе монголчууд ярьдаг байсан шүү дээ. Тэр тусмаа зэргийн хүн гэдэг бол бас бусад эрчүүдээс нэлээд ялгаатай. Хажууд чирэгдсэн, үгдаадаг, ачаадаг ийм болцсон байдаг. За ингээд төрсөн өдрийн баярыг чинь урьдчилаад байж байгаа. Баярын мэндийг хүргэе. Цэргийн алуундаа их амжилт гаргаарай. Хамгийн сайн сайхан бүхнийг хүсье нэрнэгтэй. За. Тэгээ би ер нь өөрийнхөө амьдралын замд олсон одоо сайн сайхан бүхнээ хийсэн бүтээсэн бүхнээ цэрэг дайчтайгаа, цэргийн албатайгаа, зөвсгтөчийн айрамтайгаа холбож л боддог ийм хүн шүү дээ. Их сайхан Монгол орондоо төрөөд их дэлхийн хүн болсон түүх ийм үлгөө. Монгол улсын Батлан хамгаалахын сайд Сайханбаяр бүгд найрамдах Татард улсын Батлан хамгаалахын сайд Хурандаа генерал В. Понхетэй утсаар холбогдож бүс нутгийн аюулгүй байдал, Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, хоёр орны дотоод нөхцөл байдлын асуудлаар санал солилцож харилцан тохиролцоонд хүрлээ. Батлан хамгаалахын сайд нар манай хоёр оронд коронавирус цар тахал дэгдэж эхэлснээс хойш харилцан бие биедээ сэтгэлийн дэм болоод эд материалын тусламж дэмжлэг үзүүлж хамтдаа тэмцэж бодит үр дүнд хүрч бүг онцолсон юм. Цаашид Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг тасралтгүй өргөжин хөгжүүлж, шин төвшөнд хүрэхийн төлөө нэгт хамтран ажиллах, түншлэн хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр төвшөнд хүрч, ард түмний болоод зэвсэг түвшний хоорондын харилцаа өргөжж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Зэвсэг түвшний жанжин штабын дарга Увшурч генерал Ган Зөрөг зэвсэг түвшний нэгтгэл анги салбаруудын даргалах халамжчлалын ахлагчийн бүрэлдэхүүнтэй цахимаар хурлаа. Тус хурлаар зэвсэг түвшний голдсон болсон ахлагч нарын үүрэг гүйцэтгэл, хөгжил, харилцаа хандлага, сэтгэлгээ, сахилах хариуцлага, ёс зүй зэрэг хэд хэдэн чиглэлээр ярилцсан юм. Зэвсэг түвшин нийгмийн толь үлгэрлэгч байх ёстой салбар, зэвсэг түвшний олонхыг бүрдүүлж байгаа ахлагчийн албаныхан сахилах хариуцлага нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг зэвсэг түвшний жанжин штабын дарга Увшурч генерал Ган Зөрөг онцоллоо. 2021 онд ахлагчийн бүрэлдэхүүний эрүүл мэндийн бие бэлтрийн бэлтгэлжилтийг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд ахлагч үүрийн оролцоо шуглаа. Энэ ухагтхүүнийг сайтар ойлгож, ажил амьдралдаа 7 хоног хүрээр нь төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, албандаа эзэн нь олж, өөрийгөө хөгжүүлж сахилах хариуцлага, ёс зүйн алдаа дутгал гаргахгүй төлөө ажиллахыг үүрэгдлээ. Оросын холбооны улсын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг стратегийн команд штабын сургуулийн анхан шатны төлөвлөлтийн хурал цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Төлөвлөлтийн хуралд Монгол улсын зэвсэг түвшин анх удаа оролцохоор байр сууриа илэрхийллээ. Хоёр үе шаттайгаар өгдөх уг стратегийн команд штабын сургалтад дэлхийн 18 орны зэвсэг түвшин оролцогч болон ажиглагчаар оролцсон гэдгээ мэдэгдсэн байна. Монгол цэргийн бүзээ ардын журамт цэргээс орчин цагийн айран болтлоо өргөжин хөгжсөн баялаг түүхтэй. Зэвсэг түвшний түүхэн уламжлал хөгжил шинжлэлийг харуулсан зэвсэг түвшин 100 жил үзэсгэлэнгээ бэлэглээ. Энэ удаагийн үзэсгэлэн мэдрэгчтэй ухаалаг дэлгэц, холограмм төхөөрөмж, ухаалаг зурагт, мэдрэгчтэй яригч, аудио чихвч, гэрэлт самбар, проектор, VR box, QR код бүхий тайлбар зэрэг орчин үеийн дэвшлэл технологиг ашиглан үзэгчдэд бодит мэдрэмж, төсөөлөл төрүүлэх үз виртуал орчныг бүрдүүлэхийг зорьсон нь уг үзэсгэлэнгийн гол онцлог шинэлэг тал болжээ. Мөн энэ үеэр Америк нэгдсэн улсаас Монгол улсад суугаа цэргийн ачаа, дэд хурандаа Филипп Лиу, дэргүүтээ албаны хүмүүс Монгол цэргийн бүзэн үйл ажиллагаатай танилцлаа. Хурандаа чулуун цаг захирагчтай зэвсэг түвшний 325 дугаар ангийн хамт олон улсын онцгой комиссуулан Завхан аймгийн онцгой комиссийн албан ёсны зөвшөөрлийн дагуу халдвар хамгаалал хорой цэрийн дэглэмийг баримтлан олон төрлийн ажил арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тодорхойлбол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран зэрэгжилтийн болон спортын олон төрөл тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулж шилдэгүүдээ шалгарууллаа. Завхан аймагт хаваржилт хүндхэн байгаагийн улмаас зэрлэг ан амьтанд өвс тэжээл ус хүргэх ажлыг зохион байгуулсан байна. Түүнчлэн эргэн цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд буухай цэрэгжилтийн гимнастикийн тэмцээн явуулж, ротын бие бүрэлдэхүүн, сумын ард иргэдэд жигсаалын үзүүлэх тоглолт, гарын талааны үзүүлэх тоглолтыг сонирхуулсан байна. Мөн цар тахлын үед өрхийн орлого буурсан нийгмийн зорилт төлөвлөгийн 8 өрхөд төрш хүнс бэлэн мөнгөний тусламж дэмжлэгийг үзүүлжээ.
1921 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Ардын төр засгийн газрын хуралдаанаар Ардын журамт цэрэгт байлдааны эхэлц байгуулж, зэвсэг сум хариуцсан түвшинлийг томилсноор Орчин цагийн зэвсэгтүүчинд зэвсгийн алба үүсч өдгөө 100 жилийн түүх тойн тохиож байна. Орчин цагийн зэвсэгтүүчнтэйгээ нас чацуу зэвсгийн албаны түүх өдрийг Батлан хамгаалахын сайдын 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар зэвсгийн албаны мэргэжлийн өдөр болгон баталгаажуулж тэмдэглэн өнгөрүүлж иржээ. 1921 онд Монгол Ардын журамт цэрэг харийн түрэмгийлэгчдээс эх орон газар нутгаа чөлөөлж, эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ар дээр журамт цэргийн бүтэц зохион байгуулалтаа бэхжүүлэх ажлыг эрчимтэйгээр өрнүүлсний нэг нь зэвсгийн алба байлаа. Түүхийн он цагуудад зэвсгийн хэлтсэн Пуужинт артиллерийн зэвсэглэлийн 9-17 дугаар хэлтэс, Пуужинт артиллерийн зэвсгийн хэлтэс, цэргийн зэвсэглэлийн хэлтэс, зэвсгийн хэлтэс нэртэйгээр үйл ажиллагаагаа тасралтгүйгээр зохион байгуулж, Монгол улсын зэвсэг түвшний зэвсэглэл галт хэрэглэлийн бэлэн байдлыг ханган ажилласаар байна. Өнөөгийн үед үнээс зэвсгийн өөрсдөө боловсруулж, дэлхийн зэвсгийн хөгжлийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Монгол өнөөгийн үед хийсэн монголчуудын дуудсан одоо болтол ашиглагдаж энийг бүр төгөлдржүүлэн ашиглаж байгаа. Дараагийн үед Чингис хааны үеэс эхлэн Кедан гүрний үед монголчууд дараа үйлдвэрлэж байсан. Дараа үйлдвэрлэх болцоо нь Монголд байдаг энэ хужир шүүн Монголын газрын хөрсөнд ургаж байдгийн. Ингээд дараа үйлдвэрлэж буусан хийж, харвуур хийж ингээд бодож байсан түүхтэй. Монголчууд дэлхийд анх удаа одоо Сүбэдэ баатрын үед энэ аэрозол хэрэгж утаа сумыг бий болгосон. Задран дэлбэрдэг тодорхой хугацаагаар дэлбэрдэг сумнуудыг анхдагч нь бол монголчууд зэвсэг гэргэдэгч нь одоо нийгмийн хөгжлийн бүх одоо бодцууд ахлыг одоо шийдвэрлэж байдаг. Ардын хувьсгал 1939 оны халахын голын дайн, дэлхийн 2 дугаар дайны жилүүдэд зэвсгийн хэлтсэн зөвлөлт холбоот улсаас төрөл бүрийн зэвсэглэл галт хэрэглэлийг хүлээн авч, зэвсэг түвшний зэвсэг галт хэрэглэлийн бэлэн байдлыг хангаж, өнөөгийн зэвсгийн албаны суурийг тавьж, засвар үйлчилгээг тасралтгүйгээр зохион байгуулж иржээ. Түүнчлэн зэвсгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл 2014 онд зэвсгийн мэргэжилтнүүдийн холбоо төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, Ахмад залуу үеийн туршлага солилцох ажил арга хэмжээг тасралтгүйгээр зохион байгуулж байна. Зэвсгийн мэргэжлүүдийн холбоо зэвсэг түвшний хэмжээний офицер ахлагч албан хаагчдыг эрх ашгийг хамгаалах, Ахмад үеэ бархан дурах, Ахмад үеийнхаа дайчин замлыг залуу үедээ өвлүүлэн уламжлах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Тус холбооны үндсэн зорилгоо биелүүлэх ажлын хүрээнд хийсэн ажлаас товчхон дурдах юм бол зэвсэг түвшний хэмжээнд мэргэжлийн офицер ахлагч нарын дунд зэвсгийн мастер 2018, 2020 гэсэн тэмцээнүүдийг зохион байгуулан явуулсан. Мөн түүнчлэн Батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штабын удирдлагын бодлогын хүрээнд зэвсэглэл техникийн ашигт хамгаалтыг сайжруулах, шинжлэх зорилгын хор амт практикийн баг хурлыг зохион байгуулж явуулсан. Өнөөдрийн байдлаар зэвсэг түвшний жанжин штабын материал техникийн газрын зэвсгийн хэлтсэн Монгол улсын зэвсэг түвшний хэмжээнд нэгтгэл анги байгууллагуудын зэвсэглэл галт хэрэглэл, дуран, шилт хэрэгслийн хангалт, төлөвлөлт, ашиглалт, хадгалалт хамгааллыг зохион байгуулж, хяналт тавих, сэргээн сайжруулалт хийх, зэвсэг түвшний зэвсгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх ур чадварыг нэмэгдүүлэх үүргийг хүлээн ажиллаж байна. За мэргэжлийн зэвсэг түвшин бол зэвсэг галт хэрэглэлд сайжруулалтыг маш олон төсөлд хэрэгжиж байна. Одоо Монгол улсын зэвсэг түвшний жанжин штабын даргын тушаалаар зэвсэглэл сайжруулалтыг ажлын хэсэг томилогдсон хоёрт танк, артиллери, зенит, буудлын зэвсэгт үе шаттай ингээд сайжруулалтыг явуулж байна. Ингээд зэвсэг түвшний зэвсгийн мэргэжлийн ажлаар ажиллаж байсан Ахмад дайчин, одоо ажиллаж байгаа офицер ахлагч нар та бүхэндээ зэвсгийн мэргэжлийн алба үүссэн байгууллагын 100 жилийн түүхтэй мэдлэгийг төвшүүлж байна. Зэвсгийн хэлтсэн зэвсэг түвшний зэвсэглэлийг сайжруулан шинжлэх, галт хэрэглэлийг дотооддоо үйлдвэрлэх нөхцөл болцоог бүрдүүлэх зорилттой алба үүргээ гүйцэтгэж байна. Эх орны төлөө нэвтрүүлэгтээ хамт байсан эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Эх 7 хоногийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.